Нийгмийн сайн сайхан байдлыг бий болгох чиглэсэн үүргээ төр хэрхэн биелүүлж байгаад иргэд иргэний нийгмийн байгууллагын зүгээс хяналт тавих, төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцож, засаглалын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах үйл явц нь нийгмийн эгэх хариуцлага юм. Нийгмийн эгэх хариуцлагын механизм нь сайн засаглалыг бэхжүүлэх, улс орны хөгжил, нийгмийн шударга ёсыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг. Говьсөнбөр аймагт Монгол Улсын засгийн газрын дэмжлэгтэй Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл 2 дахь удаагаан аймгийн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байна. Эрүүл зүрх, эрүүл хөдөлгөөн, эрүүл ёс зүй дэд төсөл нь дэвшүүлсэн зорилгоудаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад иргэдийн дуу хоолой чухал үүрэгтэй гэдгийг энд онцлон анхаарах хэрэгтэй. Ялангуяа иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ тэдний хэрэгцээ шаардлага юу байгааг сайтар тодорхойлон түүнд нийцсэн үйл ажиллагааг явуулах нь чухал байдаг. Энэ байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор багцуд хөгжил төрийн бус байгууллага, бусад иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтөд хамтран нийгмийн аудит судалгааг эмнэлгийн салбарын эмчилгээ, үйлчилгээний чанар хүртээмж, хүний нөөцийн бодлого, эмнэлгийн мэрэгжилтний ёс зүй харилцаа хандлага, нийгмийн эрүүл мэндийн чанар хүртээмж ба иргэдийн эрүүл мэндийн боловсролын чиглэлээр явууллаа. Энэ судалгаанд Говьсөнбөр аймаг дахь төрийн аудитын газар хамтран оролцсон. Уг судалгаагаар гарч ирсэн асуудлын талаар төсөлд оролцогч талуудын нүр тулсан уулзалтыг хийж одоо байгаа дутагдал сул талыг сайжруулах талаар үнэлэлт дүгнэлтүүдийг гаргаж зөвлөмжүүдийг өглөө. Аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрх судасны кабинет байгуулах үйл ажиллагааны нэг хэсэг нь зүрхнээс зүрхэнд хандивын аян юм. Зүрхнээс зүрхэнд хандивын тоглолтыг дуу бүжгийн боржгон чуулгад аймгийн авьяаслаг иргэдийн оролцоотой хамтран зохион байгуулж төслийн үйл ажиллагааг дэмжиж оролцлоо. Хандивт нийт 6 сая 792 мянга 420 төгрөг хөрөмтлөгдсөн байна. Энэхүү мөнгөөр зүрх судасны кабинетэд хэрэгтэй аппаратуудыг авч өгөхөөр бэлдэж байна. Дэд төслийн багийнхан эрүүл зүрх, эрүүл Монгол төслийг хэрэгжүүлэгч Оном сантай хамтран ажиллаж байна. Энэ сангаас энх тус дэм өрхийн эрүүл мэндийн төв, Баян тал, Шивээгов сумдуудын эрүүл мэндийн төвүүдд болон шинээр байгуулагдах зүрх судасны кабинетэд хамгийн сүүлийн үеийн даралтны аппарат болох 21 ширхэг омрон аппаратыг бэлгэлсэн байна. Энэ бүхэн нь эрүүл зүрх, эрүүл хөдөлгөөн, эрүүл ёс зүй дэд төслийн аймаг орон нутгийнхаа хөгжилд оруулж байгаа бодит хувь нэмэр юм.